Нэгэн жижигхэн хүү ширээн доор нуугдж гадаа согтуу эцгийнхэн чимээг айн сонсож суна. Энэ хүүгийн нэрийг Дио Брендо гэдэг. Энэ хүү цаг хугацааг зогсоож, хүний цусыг сож, өөрийгөө бурхан хэмээн өргөмжиж, хайр, гэр бүл гэх ойлголтуудыг тэр доог тохоо болгож, мунхан хүмүүсийн зохиосон утгагүй зүйл гэж хүмүүст итгүүлнэ. Гэвч асуулт үүнд л байна. Яаж ийм аимхай бяцхан хүү тийм ангасууч хувьсан юм бэ? Хэрэг Дио үнэхээр юунаас ч ядаггүй, хэний ч тоодоггүй байсан юм бол 100 жил далайн явал унтаж сэрэх агшинд бодсон ихний зүйл нь түүнийг хайлсан анхны хүн байсан гэж үү? Хүмүүс Диог цэвэр муу талын дүр гэж үздэг. Гэж бодоод үзвэл холон санаатнууд бүгд тийм энгийн нэг хэмжээст байдаг гэж үү? Эсвэл тэдний дотор бидний олж хараагүй арай өөр хүн нуугдж байдаг уу? Энэ видеонд бид Диотой танилцах болно. Тэр хүн байхдаа юу мэдэж, юунаас айж, юуг хамгийн ихээр хүсэж байсныг тэгвэл түүний бага наснаас эхлэе. Учир нь Диог жинхнээр нь ойлгохын тулд бид түүний хамгийн ихэн үе, хамгийн эмзэг насны дээр нь очих хэрэгтэй байх. 1880 он. Дио Брендо буюу Диогийн аав бүхэхийн өмнө хүүдээ нэгэн загтал хөдлөөсөн баян язгууртан Жорж Жойстарт өргүүлэх тухай байв. Дио Жойстарын хашид анх хүлтэй явахдаа зүгээр нэг амьдрах газар хайсангүй. Тэ амьдралыг нь там болгосон энэ нийгмээс, язгууртнуудаас, баячуудаас өшөөгөө авч Дио Жоржигийн амьдралыг сүрүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэллээ. Түүний нөхөө дайны хөнөөж, найзуудаас нь хахацуулж, хайтай охин ирээ нагинч болохыг олдов. Энэ бол зүгээр нэг хүүхдийн хатаахал биш. Илүү гэдгээ батлах гэсэн Диогийн өрөвдөлтэй тэмцэл байлаа. Гэвч Жонатан бууж өгсөнгүй. Тэдний анхны зодоонд Жоржигийн биедэх үл мэдэгдэх хүч Диог айлгсан юм. Дио анх удаа язгууртны хүүгийн нүднээс өөрийн сайн мэдэх аратныг олж авсан юм. 7 жил өнгөрлөө. Дио өөрийнхөө догшин цаг нууж төгс хүүгийн багийг өмсөв. Тэд Жоржотой хамгийн сайн найзууд мэд жүжиглж, хууль эрх зүйн чиглэлээр судалцаж, суулаа онц төгсөв. Гэхдээ түүний зорилго хэвээрээ. Жорж Жойстарыг баг багаар ходдуулж, бүх баялагийг нь хууль ёсоор өөрийн болох байлаа. Гэвч Жонатан түүний энэ нууцыг олж мэдэв. Хорныхон гадал үслийг хайж, Жоржо огор гудамжуу явах үед Дио өөрийгөө мухадалд осноо мэдсэн юм. Хууль хүний нийгмийн дуурмээр тоглоод тэр хизээч Жойстархныг гүйцэж чадахгүй гэдгийг мэдлээ. Түүнд хүний хүчнээс давсан өөр шинэ хүч хэрэгтэй байв. Хавшид байх ачин чулуун баг түүний анхаадлыг татаж эхэллээ. Жонатан хорны хэсэг имийг авч цагдаа нарын хамт хашид эргэж идлээ. Дио эцэг шигээ гав гинт зүүж шодон татах хувь талантай нүүр тулахдаа амьдралынхаа хамгийн том, хамгийн эргэлт буцалтгүй шийдвэрийг гаргасан юм. Дио хотоо гаргаж ирээд өөрийг нь хамгаалж удан зогсон Жорж Жойстарын цээж уутгалж цусаар нь чулуун багийг итгэжүүлв. Чулуун зөө түүний тархин зогдож Дио Брендо гэдэг хүн өгшгөө мөнхийн цус орогч Дио төдлөө. Цагдаа нарыг хэдхэн секунд төнөөж хашийг галдан шатав. Жонатан түүнийг зогсоохын тулд амнасаа дэнжин тавьж хаштай гамч хатаасан ч Дио амьд үлдэж чадсан юм. Хашийн төмрөөс амьд үлдсэн Дио шалхаа эдгэхийн тулд Wind Night Slot хэмээх жижиг тосгоныг эзэлж хүмүүсийн цусыг сож өгтлүүдийн яримыг байгуулж эхлэв. Тэр одоо зүгээр нэг баяжхыг хүссэнгүй. Дэлхийг өөрийн хаан тус болгохыг зорилгоо болгов. Гэвч Жонатан түүнийг дахин хайж олов. Энэ удаа Жожо Уалэ Цпили багшийнхаа зааж өгсөн нарны хүч буюу хамооныгийн хүчийг эзэмшсэн байлаа. Дио өөрийн хүчинд хэд итгэлтэй хүмүүсийг сул дорой гэж бодж байсан ч Жожогийн баг дахин түүнийг гайхшруулв. Дио өөрийн биеийг хөлдөөх замаар хамооныг хааж чадсан ч Жонатан өөрийн биеийг галдан шатааж хамооныг дамжуулснаар Диогийн биеийг үнс болгон шатаалаа. Гэхдээ үнс болгоос өмнө Дио өөрийн толгойг тусан авч үнэнч туслах Ванчений тусламжтайгаа зүгтэж чадав. Түүнд одоо юудаа ганцхан зүйл дутуу байлаа. Энэ бол хүчрхэг төгс бие. Гэтэ энэ бие түүнийг ялч чадсан цорын ганц хүн буюу Жонатан Жойстарын бие л байх ёстой байсан юм. 1889 он Жонатан Ирина хоёр хөрмийн аяллаар явж байсан усан онгоцсон дээр Дио эцсийн дайралтай хэлээ.
Онгоц дэлбэх агшинд үхлийн шарх авсан Jonathan Dioгийн толгойг цээжиндээ тэврэв. Dio Jonathan-ыг хамгийн ихээр үзэн яддаг байсан үг гэвэл тийм. Гэхдээ тэр Jonathan-ыг хамгийн ихээр хүндэлдэг хүн нь байсан юм. Jonathan ямсгал хураах үед Dio гинэт маш том хоосон орон зайг мэдсэн юм. 1983 Атлантын далайн гүнээс нэгэн хуучин авсыг хүмүүс олов. 100 жилийн турш ханах хүүтэн далайн оролд өгсөн түүний толгой нь Диогийнх боловч түүний хүзэнс доших бие нь түүний хамгийн хайртай бөгөөд үзэн яддаг байсан өсөлтөгч Jonathan Joyce-тэй байх. Дио дахин гарч ирэхдээ зүгээр нэг баян язгууртан болохыг эсвэл жижиг тосгоныг эзлэхийг хүссэнгүй. Тэр 100 жилийн турш хувь тавилан цаг хугацаа ертөнцийн зүй тогтлыг тунгаан бодож эцэст нь өөрийгөө энэ дэлхийн цорын ганц хаан хүн төрөлхтнийг амар амгалан буюу хайван төтлөх бурхан хэмээн төсөөлж эхэлсэн юм. Кайт байдлах ханахуй агштай Дио зүгээр суугаагүй. Эния хэмээх эмэгний тусламжтайгаар нууцлаг сумны хүчийг ашиглаж Станд хэмээх шин сүнсний энергийг эзэмшсэн юм. Түүний Станд бол ертөнцийн хамгийн агуу хамгийн хүчрхэг хүч байлаа. Эхэндээ өдөөс секундын хідэн хуваагдлыг зогсоож чаддаг байв. Гэвч өөрийн биеийг дасгаж хүчээ зузаатгасаар цаг хугацааг 5 секунд хүртэл зогсоож чаддаг болов. Бүх зүйл зогсох тэр агшинд Дио өөрийгөө ертөнцийн цорын ганц оршихуй цаг хугацаанд ангид бурхан мэт мэдэж байлаа. Дио дэлхийн өнцөг болон бүрээс хүчрхэг Станд хэрэглэгчдийг өөрийн талд татж эхлэв. Тэг хүмүүсийн сэтгэл зүйн сул талыг ашиглаж эсвэл тархинд нь өөрийн махны хэлтэрхий флэш бодыг суулган болчиж байлаа. Jean-Pierre Polnareff, Nariko Kakyoin гэх олон залуус түүний айдас ба сүр хүчний өмнө өвдөг сөхсөн юм. Дио тэдний хувьд өдөөнийг эзэн биш. Амьд бурхан нь байлаа. Jonathan-ы ач хүү Joseph Joyce-таар өөрийн Stand Hermit Purple-ийн тусламжтайгаар Диогийн зүгийг гарган авснаар тэдний аялал эхэлдэг. Диогийн нөлөөгөөр Jotaro-гийн ээж Holly өвлийн аюулд унав. Joyce-ийн цустай өвөө ач хүү Египтийг зарин 51 айлт гарлаа. Дио хашигхан гүнээс тэднийг ажиглан суухдаа огтхон ч яатсангүй. Түүний илгээсэн 9 Египтийн бохтын Standтай хүмүүс болон олон өөр төрлийн Standууд Jotaro-гийн багийг замд нууцлах ёстой байлаа. Энэ үед Дио өөрийн цорын ганц үнч найстай болсон түүнийг үнэн сэтгэлээсээ шивтэн бишэдэг Enrico Pucci байсан юм. Диваачны төвх төлөвлөгөөгөө ярилцаж Pucci-г бараг л ирээдүйн нэгэн үйл явдал бэлдэж байлаа. Гэвч Joyce-ийн баг түүний бүх хүмүүсийг ялж түүний хатшийн үдэнд эд зогсов. Диогийн хамгийн үнэнч туслах Vanilla Ice хүртэл тэднийг зогсоож чадсангүй. Joyce-ийн багт Jotaro Kujo, Joseph Joyce, Mohamed Abdul, Nariko Kakyoin, Jean-Pierre Polnareff болон Игнэр багтж байсан юм. Jotaro Kujo хүүтэй хүндий дуу цогтой атлаа агуу сэтгэлтэй сурагч. Stand нь Star Platinum. Гинтийн асар их хүч, гэрлийн хууд шиг худан зохиолт болон цаг хугацааг зогсоож чадав. Nariko Kakyoin анх Диогийн болцлол байсан ч түүнийг Jotaro авснаар багт нэгдсэн юм. Stand нь Hyperant Green. Алсын зэн давталгаа болон утсан хэлбэж хилжиж дайснаа тагнаж бүслэх чадaltaй. Joseph Joestar Jotaro-гийн өвөө туршилтаа ухаалаг бөгөөд хүчтэй дэж мөн Jonathan-ы ач хүү. Stand нь Hermit Purple. Онцлог нь цахилгаан хэрэгслийг дамжуулан ирээдүг харах, дайсныг хянах болон хамаа ашиглах хүчтэй. Jean-Pierre Polnareff дүүгийнхээ өшийг авахар явж байгаад багт нэгдсэн сэтгэлийн хөдлөлтөд эдлэхийг Франц залуу. Stand нь Silver Chariot. Mohamed Abdul Кайдас галтай нөхөсөг ухаалаг мэрэгч. Stand нь Magician's Red. Галыг бүрэн хянаж асаа халуун дүүлээр дайснаа хайлуулах чадвартай. Иги Stand нь The Fool. Элсэг ашиглан хүсэн элбэтэй хуйлж хамгаалах ба давтлах чадвартай. Тэг бас нохоо. Иги болон Mohamed нь Vanilla Ice-тэй тулдах явцтай халуулсан юм. Ингэж тэд Диотой нүд тулах цаг хэллээ. Кайдын гудамжаар Дио Joyce-тэй ангуучилж эхлэв. Хамгийн түрүүнд түүний нөөцийг тайлахаар ирсэн хүн бол Kakyoin байлаа. Kakyoin өөрийн Hyperant Green-ийн тусламжтайгаар Диог бүслээ авсан ч Дио өдөө ганцхан тушаалаагүй.
Зогссон цаг хугацаанд дундуу Дио 50 алхасаар Какионы цэжийг нэвт цохиж усан сан руу шиднэ. Какио нөхөхийнхээ өмнө Диогийн стенд цаг хугацаа зогсоодог болохыг ухаарч Жозефт дохио үлдээж чаддаг. Жозеф үнийг Жотад хэлж амжсан ч Диогийн гац цус сүлсэн усгав. Одоо Дио болон Жотад хоёрын эцсийн тулаан үлдлээ. Дио Жотадын өмнө зогсоод агуу ялтаад хонхлов. Тэдний стендд хаалц тулалдаж The World хүч чадал удаараа Star Platinum-аас илүү байж Дио цаг хугацааг зогсоож Жотад болоо олон 100 утга шидэж түүнийг өгсөн гэж бодсон юм. Гэвч Жотад өгөөгүй байлаа. Жотад зогсон цаг хугацаанд хөдөлж эхлэв. Дио анхудаа сандаж айдас давтаж Жотадын Star Platinum бол The World-д эжилүүлсэн стендийг ухаарав. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Жотад ч мөн цаг хугацааг зогсоож сууж байлаа. Жотагийн хүчтэй цохилтонд Диогийн гавл хаагаж тэрээр хүн чахтав. Гэвч Дио зогтсонгүй. Тэгээ Жотагийн цохилтын хүчийг ашиглан Жозеф Joystарын унсан газар руу шидэгдэж Жозефийн цусыг сож эхэллээ. Joystарын цус Диогийн биетээ бүрэн уусаж түүний шарх хормын дотойг үйдэв. Энэ бол High Dio буюу түүний дээд цэг байлаа. Тэр одоо цаг хугацааг 9 секунд хүртэл зогсоож чаддаг болов. Жотагийн дээр асар том машиныг шидэж дээс нь галзуу мэт зогсоо Жотадаг бицлээ. 9 секунд дуусч цаг хугацаа буцаж үргэлжлэж эхлэхэд Дио ялтай тэмдэглэн гинэж байв. Гэвч түүний бие гинт төлж чадаа боллоо. Түүний яд Жотад зогсож байв. Жотад 11 секундэд цагийг зогсоосон байлаа. Жотад Star Platinum-ыг шилэн Диороо өхлийн цохилтыг өгөв. Диогийн бие Jonathan-ы биеийг булааж авч байсан шиг Жотагийн стендний хүчийг тэсэлж чадсангүй дондор хаваагдан нарныг ил тосох үед үнс олон замхлав. Ингэж Дио өгсөн ч түүний үлдээсэн сүүдэд түүний үзэл санаа дараагийн партуудад дэлхийг өчсөй байх болно. Хэрвээ түүний эцэг архич биш байсан бол, хэрвээ тэ зүгээр л Jonathan-ыг хайрласан бол, хэрвээ тэ зүгээр л хит хийх хүсээгүй байсан бол Дио зүгээр л энгийн хүн байх ёстой байсан. Stand The World. Диогийн сүнсний энергиэс бүтсэн The World нь тулааны маш өндөр хүчнээс гадна хамгийн аюултай туйлын чадвартай бөгөөд тэр нь цаг хугацаа зогсоох юм. Түүний хамгийн алдтай агуу хүч химэн дуутахад бүх ертөнцийн цаг хугацаа зогсоож чадна. Цусагчин чадвар. Хүн дэлгтнээс татгалзаж чулуун багийг гişээснээр Дио дараах ертөнцөөс ангид хүчийг олж авсан юм. Төгс нөхөн дүлжилт. Бууны сум зүсэлт тэр байтугай бие тасдуулах зэрэг бүхлийн аюултай шахыг хормын дотор эдгэж чадна. Гэтэ Патрулт Jonathan-ы биеийг бүний эзэмшиж амжаагүй байсан тул түүний зүүн талын нөхөн дүлжилт нь арай удаан байсан. Оюун санаа үдэх. Хүмүүсийн дахиаг үдэх. Мөн Патрулт бусдын тархинд өөрийн эсээс бүтсэн флэш баацыг суулгаж өөрийн бие үнэнч болгодог байсан юм. Уулшуулын хөлдөөх техник. Биеийн шигнийг худан уушуулж хүссэн зүйлээ жишээ нь хамааны усгалыг зогсоохын тулд өсөлдөгчийн биеийг тэжигтэн хөлдөх чадвар. Space Reaper Stingy Eyes. Нүднээсээ маш өндөр далтай шингэнийг лазер мэт харваж хүний биеийг нийтэлж чадна. Хүний өрмөц хувцлал хэвлэлтэй атлас сүж ахланд поос нь загварын хитэнс болон косплей соёл маш хүчтэй нөлөөлсөн юм. Түүнээс хойш гарсан Bleach зурглалын Eyes нийслэл Naruto зурглалын Madara зэрэг хитэнцийг дээрээс нь захирах амбицтай дүрэг. Бүгд Диогийн бий болгосон замаар алхсан гэхэд бодохгүй. 1986 онд анх гарсан манга нь одоо ч дуусаагүй нэг шилгаан Диоч байж болох юм. Таны хувьд Дио Брандо яг хэн байсан бэ? Түүний сэтгэлийн гүндэх амар амгалан буюу Heaven үнэхээр юу байсан бэ? Тэг үнэхээр бүх зүйлийг үчлэн хаж чадсан уу эсвэл зүгээр л өөрийн бодолтой хит итгэсэн үү? Та өөрийн бодлоо одоо комент хэсэгт үлдээгээрэй.